За Alt 1 цаг тренд доошоо тренд лайн байсан. За энэ бол resistance support level байсан. Тэгээд эхний ярилж болохоор би энэ дээр ийм pattern бишигээ задарчлаа гэд энэ дээр projection block дээр dojor entry хийсэн. Энэ дээр бол алдсан. За хоёр дахь ярилж гэх юм бол trend line-ийн шугам руугаа болон энэ ижил төвшний ёроол тарагдсан байгаа. Тэгээд хаш 1 2 3 гэд энэ дээр доошоо амжилттай унсан. За дараа нь 5 минутын дээр хаш 30 уналтын дараа bear flag хийсэн. Доошоо задарсан, би оролт хийсэн. За энэ дээр болохоор сэтгэл хөдлөл орж ирсэн. Би энэ дээр бол sell орсон. Stop loss бол нэлээд protected. Хаш 1 цагийн rejection block дээрээс дэшиг өссөн. Тэгэхэд би ашгаа энэ дээр хаацсан гэсэн үг. Тэгэхэд нэгийг харьцах нь 0.5 дээр хаацсан гэсэн үг. Хаш буцаж миний оролтыг шалгаад хаш доош унсан. Дэш өсөхдөө bear flag-аас гарчаад дахиад bear flag хийсэн. Тэгээд 1 минутан дээр хаш энэ дээр бол доошоо ингэ сэтэлхэд би бол оролт хийсэн байгаа. Ерөнхийдөө 5 минутыг дэшээ сэтэлж гинэ гэж үзээд сэлсэн байгаа. Тэгээд энэ дээр 5 минутын rejection block хийхэд хаш буцаж ирээд манай гаргачих магадгүй гэж айгаад энэ бол эртац. Энэ бол Лондонгийн ёроолыг бол харж ирсэн. Тэгээд хаш дахиад нэг юм паттернс, нэг юм гурвалжин паттерн, ийм паттернс хаш дэшээ сэтэлсэн. Тэгээд би лонг орсон. Stop loss бараг л цохингаа алдаад хаш support аваад дэш өссөн байгаа. Тэгээ миний target гэх юм бол 4600 долларын ханшийн үн. Тэгээд 12 цагийн open. Тэгээд Лондонгийн Arabis. Тэгээд 12 цаг дээрээс resistance авахад би энэ дээр бол энэ улаан candle дээр бол гарсан гэсэн үг.